Айдас зирлээс нэ маруч гинэ. Өж айдас зирлээс чи хүмүүсийн нийтлэг байдгаас одоо өндрөөс харахуугаас нүцгэн дурны нийлхаас айч юм уу тиймэрхүү юм байгаа сте. Тэгэж хамгийн аймаар юм юу вэ? Тэгээ мэн бол танихгүй гадар харахгүй байвал yes гэртээ харахгүй байвал айх. Тэгээ хүн чинь хүн гэж юу нэг авдин гэдэг чинь айцтай байх ёстой шүү дээ. Айцтай байж юу нэг авдич айцтай байж амьдж байгаа шүү дээ. Бандуулаас наа чи бол давгүй санаа шүү. Зөв шүү. Ямар ч утгагүй зөө. Хэрвээ чи энэ тэрэнд байгаа юмд сайдаг бол тэр болон төчөө сууж. Зөө. Яг тэнд. Мартагдах айдсан. Чамаа угаас энэ санахгүй шүү дээ. Наа чи айхан биш угаасаа бодит байдал. Бол ямар ч утгагүй зөө. Хэрвээ чи энэ тэрэнд байгаа юмд сайдаг бол тэр болон төчөө сууж. Окей, энэ болон суух хүмүүсээ өөрсдөө бэлдээд байж арай. Зөө. Яг тэнд. Окей. Тэгэхээр бидний ярих ихний айдас бол аалс. Яг гэхдээ ааслаас айдаг хүмүүс гэж би сайн ойлгодог л доо. Миний урд одоо гинт аалс гараад ирвэл би лав өөрийнхөө энэ гайхалтай бүдүүн царгил хоолоогоор орилох бах л та. Гэтэ нэг удаа би нэг тарантулагийн аалс мэдгүй. Тарантулаа. Тэ. Тарантулаг бол арай жижигхэн алдснаас уяад ажилласан. Тэгээд нөгөө Harry Potter-тэй гардаг нэг амар том аалз байдсан шүү дээ. Яг тэр шиг аалз зүудэлж ийсэн. Тэр бол шижимээс. Яг миний халуурсан нөгөө айц муухай дрess. Тэр болонд нь сууя. Окей, you want to 29 years man. Амар өсрөх том аалз байдсан шүү дээ. Гэтэ за яг тарантулагаас том аалз дээ. Австралийн шижиг аалзнууд биш бол яг за тарантула гарч ирвэл би бол юм шиднэ. Тэ аална. Тэ та нар ингээд юм ямар нэгэн авитар аалз гинт гараад ирвэл тэ за эхлээ зайгаа байх бах. Тэр чигтээ бол зүгтах хүмүүс байгаа бах. Жогон зайгаа бариад буцаж очиад алах хүмүүс байгаа. Та нар яг аль нь? Тэрийг тарантуулаа гэдэг хэвгүй. Тэгээ би нэг тарантуулаа авах гээд зар хайжсан чинь нэг амар гоё цэнхэр өнгөтэй дөг юм тарантуулаа уусан байсан. Дааш 300 мянга гээд амар үнэтэй байсан болохоор аавгүй л тэ. Гэтэ яг ихэнх хүмүүс ерөнхийдөө тэ жоохон айдсус байдаг болохоор амар хэвчээ. Зогтно. Дараачийн айдс бол зүү. Яг зүү гэдэг нь тарины зүү болохоос нэг 100 үтсний зүү биш шүү. Гэтэ би л багтаа амар байдаг байсан. За тарины цайд хүмүүс нөгөө бултанд очиж суух хэрэгтэй. Энд байгаа гарнаас нэг удаа хадчихсэн шүү дээ. Гэтэ одоо болч нэг хайхаа болцсон л доо. Тарилах угаасаа тэгж нэг уддаггүй ш нэг 30 секунд ил ажиллах. Яг айлг хүмүүсээс байдаг болохоор яг байж болохоор дээр л тавьчих да. Угаасаа би рүү юм орж ийн гэхэлэр эвгүй штэ. Дараачих нь шуу. Шуу барнаартай тэгээд над нэг амар сонирхолтой төг байгаа байна. Би нэг өхөнтэй интернетээр танилцаад тэгээ уулзсан болцоод нэг дажгүй явж исэн. Тэгээ нэг өдөр гэрт нь хөрөж өгөхгүй явж исэн чинь орсныхоо нурд хитэн тагтаанаар суудсан заяа. Тэгээ нөгөө өхөнд шуунаас айдаг орц руугаа орохгүй. Тэр юус итгэж өгдөггүй. Гайхаад тэгээ яах вэ? Шууд очиод өргөөчийг очиж өргөөсөн чинь нөгөө өхөн рүү чинь дайраад. Би бүр амьдралдаа тэгж шуунаас амар айж байгаа хүн харж байгаагүй. Тэгэл нөө шууны айцж өгдөлээ. Могоноос бол хүм байл айх хэвээр штэ. Гэрлэг болох ч захта бодсон л доо. Энэ хүнтэй захиж уулзахгүй байх тэгээд. Тэр захиж уулзаагүй л дээ. Тэгээ шуунаас айдаг хүмүүс байвал уушлаарай. Үнэхээр шувуу над руу дайраад ирвэл би л хүзүүг ингээд мошгочих болохоор. Дугуй айц тэр тавилаа. Bird Pop биш нэг юм Dota гэмшлэг гэх юм. Respawn гэмшлэг үлээ. Хонгагнэ. Бага бэко. Хонгагнэгийн бичлэг байлоо лөө. Хонгагнэгийн Dota-гийн хөлбөр нэм бэлээ. Тэр очг нэмшлэг гэдэг. Beastmaster тоглолт дэвшлээ. Баг багта болжурт мөргүүдээ тэрнээс хойш юу найдаг болцсон. Яасе тийм агсан болжмөрөөсөн. Нохоо. Би амар нохоонд хайртай хүн л дээ. Одоо би бол нохоонд бол нэх хөрх дурггүй. Мань бол ер нь бол мууртай болохоос өмнө бол ер нь бол бүр нохооноос бол ер нь бол цогтох байсан. Одоо бол яг гэрийн тэжээ ер нохоо мохоо байвал тэг жоохон хурж мөрчдөг болцсон шүү дээ. Мууртай болсон чинь те нэг юм амтан хүрхээс нэг айж ичих юм байхаа болтон тэгээд гайг болцсон.
Гэтэ нохойд бол нэг тийм хайртай мэртод биш ээ. Гэтэ урс нэг тийм тэг айгаад ах юм бол байхгүй болцсон. Яаж ийм хөвсгөр өхөрдөн хөөхөн амтныг харилцах байх юм бэ те. Гэтэ маах нэг Помераниан гэд нэг үлдвэрийн нохойтой байсан юм аа. Амар жижигхэн тэгээд хөвсгөр зөө. 7 8 дугаар ингэж байсан баха. Маанаас гихсэрэд тэгэл маа нохойг хараад ухаалт. Тэгж нөгөө айж ухаалтна гэ. Тэгээд дуул надаас амар том биетэй. Манай ингээ бүр атма антер гэж явдаг байсан байхгүй бүр мангар том зөө. Маа нохой ч тэгээ нэг том биш шүү дээ. Жижигхэн төрлийн нохой. Яг айдаг хүмүүсийн ярьдаг бол нөгөө багтаа нохой мөрөнд энэ нохой сая нохоноос л айж байгаа дууландаа суух хэрэгтэй. Саяхан ийм хөтэ ийм нэг тэ хөлн иймхэн тэ чивава байвал зүгээр нэрэ дайраа дээр үзүүлж штэ. Ямар ч асуудал байхгүй. Тэ хөл бөмбөг гэж л харна тэрийг бол. Харин тэ нэг том тэ нэг харваас чамаа ингээ 100-га чирээж явчихаар нохоноос байх ёстой. Бариулсан хүмүүс айдаг л гэдэг л да. Гэтэ би ч суулна мууранд бариулжсэн мөртлөө муурнаас л айдгүй штэ. Муур гэснээс нөгөө миний өмнөх сөрөв гэвчлэгийн комментэн дээр зөндөө хүмүүс бүр муур нь яасан бэ? Муур зүгээр үү? Муура алдсан юм учиж ах шиг. Би алаагүй. Тэр шатаа хоолоод нохоо адилхан таацна. Өө, чамаа тэр нохоо хазаад яг юу шалах юм? Боддоо нэг юм тэ жожгоо нэг 8 шүдэрэ чамаа ингээд яах вэ тэр нохоо ингээ мэрх үү? Яах юм байхгүй байхгүй юу? Тэгээ булдог питбул те булдогч шалахгүй л те питбул те за энэ ч яг нэг энтэй бол үзчих магадгүй тийм балиар бак юм байна энийг шаахгүй энэс бол зүгтсээр иш болох байх добермэнээс бол зүгтаач барахгүй те добермэнээс одоо яах вэ нуугтна энэ бол чамааг бол аална уу тий энэс бол зүгээр нэрээ амьд гарахын төлөө яв энэ минь бол те no joke штэ French bulldog энэ бол амира French bulldog. Тадаа энэ ингээ таа шаалцал яг барна гэж бодож байна. Гэхдээ энэ гартаа нэг барьчуул шахах хаа. Үгүй энэ нэг хөлнөөш ингээ 100-аад авч тавихгүй шүү дээ. Тэгээ чи яг гараараа чанаах юм уу? Энэ гартаа нэг юм тэгээ хөдий чинь ингээ зууцсан байгаа дээрээс нь ингээ бардах юмтай байл шахах хаа. Төвд багаар тэр чинь угаасаа магалмас шүү дээ. Тэгээ төвд багаар магартай ярих юм байхгүй шүү дээ. Угаасаа тэр чинь тэгээ личерли арслан шүү дээ. Муур амьда. Үгүй амьд ч гэж одоо ч өнгөрсөн л хальтаа нилээд жилийн өмнө болсон. Тэгээ бид хоёр л өдрөө нь хуруугаашаа that's good idea. Амьд салцгаас шүү. Тэгээ нохоноос идэх хүмүүс бол тий. Заах том амар нохоо амар л да. Гэхдээ жижиг нохоноос идэх хүмүүс бол амар утгагүй байхгүй. Гэхдээ яг нэг метр тавьчихэд заах байжлах амар олон нүх. Юу яриад байгааг ойлгохгүй байгаа хүмүүсийн үйл нэг. Are you ready чад? Зураг харуулъя заяа. Are you ready? Вишно ста. Нүхнээ зайдаг та нар. Надад энэ нэг тийм амар биш нэг тийм сонирхолтой. Тэгэхгүй 10 жил байхад энэ чинь айл дээр үед нэг иймэрхүү юм зураг фэйсбүүкээр юм шиг явдаг гэсэн шүү дээ. Тухайн үед бол амар санагдав. Одоо ингээд нэг мэдрэхтэй болсон шүү дээ. Санагдаад идэв. Ми тэрхний яг нэг сонин хэсгийг нэг тийм гिचгдээд байгаа юм шиг мэдрэмж төрөд. Гэтэ нэг айдас биш зөө. Гэтэ энэ тийм хутгаар хусаад авчлаа. Гоё ах юм шиг санагдаад идэв мэдхгүй. Гэтэ айдас л биш зөө. Би чихэлж боддог байсан. Хүмүүс айддаг байж болохоор ч юм шиг метр тавьчихдөө. Энэ айх ус зүгээр шижиглэх хүстэй. Дараачих бол үхэл мэдээч амар. Угаасаа хайцнууд л үхэлтэй холбоотой байдэн шүү дээ. Үхэл идэж угаасаа зүгээр л баг өмсцэн айдас байхгүй юу? Би бол аалсны хэсэг би бол нэг аалснаас сүртэй айдаггүй. Намайг алхахаар аалснаас бол айдаг те. Нохооноос айхгүй. Тэгэхээр намайг алхахаар нохооноос гэх юм уу? Тэ? Үхлээс айх гэдэг бол зүгээр л угаасаа 100% ойлгомжтой зүйл. Их яриад ах хэрэг байхгүй гэж бодож. Дараагийн айдас бол бактери. Айдас гарах болгоно л. Гэтэ өнөө орой чи унтаад маргааш ирэхгүйг л амар санагдаж байна уу?
Яг тэр чин үхлээ сайхан айдсан шүү дээ. Зурж ингээ унтчих та үхээс сэр хэж. Гоё штэ. Сайж маань. Яг хоо ням бэхтэр заван байх заван л та. Гэтэ айгаад байхаар зүйл бол биш гэж бодож байна. Тэр чинь газар унсан хоолыг бол би авч идэхээс сэжиглдэг л дээ. Лаваар. Гэтэ үлээгээд идэхэд л гимгүүлж боддог. Ууса газар юм гатай. Би ч гант дуртай. Утгагүй. Авчуу газар гин. Fuck. Би нэг амар хар бараанд орсон ч тээ. Гэтэ одоо тэр газрын нэрийг марччихлээ. Нэг сүм байд юм аа. Тэр нэг хажуудаа юм хаттай зөө. Тэр хатан дотор ингэ нүхтэй. Тэр нөхрөө нэг хүмүүс ороод идэг зөө амарсан. Тэр энэ ээж хаад штэ. Yes. Давчуу газраас л байна. Хэцүү. Давчуу газар бол хэцүү штэ. Давчуу газар ихтэй бүр гой санагдаад идэв штэ. Гайг бах ихэндээ. Тэгээ чи нэг хальт гацаад хөдөлж чадахгүй болохоор л шууд паниктах хаа. Нэг талаар нөгөө талаар нь гарч ирдэг зөө. Тэгээ би нэг орж үзмээр санагдаад орсон явуулна. Йоо тэгээд яг дундаа гацсан зөө. Тэр чинь хөрхөн урт нүх штэ. Тэгээ бүр 5-6 минут тэнд дотор байсан баха. Тэнд байхад миний амьд л баг ингээ нүдний өмөрөж шууд чирэлцээ зөө. Бүр ингээ бүр та нар бодоод үзтээ ингээ юу ч хөдөлгөж чадхааргүй хан дунд яаж хөдөлж чадхааргүй байралтай гацсан байна гэд. Ми бүр ингээ амьсгаад авах цаад бүр ингээ орилох гэхэр хоол ахрахгүй зөө. Бүр амар. Гэхдээ яг тэгэл тийч гэж гарцсан л та. Гэхдээ ингээ үхэлтэй ингээ ойрхон байсан хүмүүс чинь ингээ яа гэл нэг тийм амар адреналин энтер нөссөн байд шүү дээ. Би бүр байхгүй зөө. Хамаг сүнс зайлцсан. Царай энтер бүр ингээ хөхөрцөн. Галзуурхад яг ганц хороддоо байсан зөө. Гэтэ авчуу газар хөвчл төрөгчдөд хэцүү байд юм аа. Үгүй. Хөвчл төрөгч дутагдсандаа биш ээ. Нэг сонин давчтаад байд юм аа. Яг ямар мэдрэмжлийнхаа энэ зүгээр л айц. Тэгэл зүрх мөр хурдан цоглоод сонин болно шүү дээ. Ингээ өгцөн хүмүүс байдаг. Тэр нөө бичлэг үзэж шүү дээ манайд. Газар би 13 тал л та. Тэгээд нөхрөө орохгүй. Fucking cursed. Олон хүний өмнө гарч ирэх. Гэтэ нөхөнд орсноос 7 хүний өмнө гарч ирсэн л дээрх л та. За олон хүний өмнө гарч ирэхээс айдгүй юм байна уу? Байна нэ гүк. За Discord дээр бол шууд яри. Видео кол шаах юм байна. Оргил мөхмий гинэ. Шууд таньдаг юм байна. За ингээл ялан дунсаа оргил мөх. За тэрэ гарч. Ой камера зэрэг л ортой бай. Али дартий бэ? Алин дартий бэ? Атааш. Тазамас гэнэ. Oh fuck. Гэтэ би нэг яагаад байдгүй. Мэдээж сандран л та. Километр зөрлөлтөд бүр хачин болох л та. Хитнийх сүртэй айгаад байдгүй. Зүгээр л сандардаг. Гэтэ яг айдаг хүмүүсийг бол ойлгочлаа л та. Тэгэхээр байж болох төр тавьчихдаг. Өндрөө сайх. Би их өндөрт гарч байгаа юм. Нэрийг сайдгүй байдаг шээс те. Сайн байцгаа өгшөөж үүдээс. Даврааш. Мэнэ. Гэтэ амар Me too гинэ энэ чи. Юу вэ чи соома юм уу? Юу сон? Чиний нэр мэр чи юу гэнавэ? Хавардаад идэх шээ. Спэцэр. Үгүй энэ attention хот ярихгүй байсан. Fuck you. тэр хувьд л амарлах. Тий. Яг гоо байсангийн дээр яг нөгөө ирмэгтэр ингээд зүг зүгээр юучлаг хүн шиг суугааддаг хүмүүсээс л айдаг. Гэтэ тий нэг суугаад өсчүүл нэг айхаач болох л байх л та. Гэтэ яг суух гэжсэн чинь хөл татаад унаад өгчүүл яана. Энийг бол би байж болохоор зэр тавилаа. За үгүй. Эндээс хэрэг хайж та нар. Байшингийн өндөр байшингийн буултанд чардакн дээр та нар сууж исэн үү? Сомо хогийн ста чат анснаа өөр хүнтэй видео колтаж fuck you man. Угаасаа ойлгомжтой шариггүй. Look at me. Чи хин блэ? Би хин блэ? Хэдээс суухгүй та нар? Гэтэ баг 10 жил бэлдээ байхад байрны чардак мардакн дээр алхаж ирсэн. Одоо бол алхахгүй хаа.
Та нар энэ киног үзчихсэн үү? Devil's Advocate гэдэг. Энэний нэг стенэд шүү дээ. Энэ яг үзчихсэн хүн байна уу? Энэ киног үзэх хэрэгтэй кино шүү. Энэ киног нэрээ үзчихсэн хүн байхгүй бах те чатанд. Gene Wise. Окей, нэг ч гэсэн бас те нэг ойлгохтой кино үздэг хүн байгаа юм чатанд. Үзсэн хогийн кино төгсгөд нь хогийн лээс л та. Яг уу яг төгсгөд нь бол гоё байсан. Төгсгөлийн өмнөх их төгсгөлийн хэсэг бол жоохон таалагдаагүй. Энд чин IMDb-ийн $1.5 кино. Энэ сценийг үзэх бол амар байсан. Би бүр ингээд амар игүүл. Энэ ингээд нэг юм дүртэй танилцдаг байхгүй юу? Энэ. Мэн спойлт морог үзээ. Ямар ч энэ дүртэй ингээд танилцдаг байхгүй юу? Ингээд амар баян үнзээ байна. Тэгэд энэ ингээд өөрийнх нь офисын өрөөнд ингээд цаашаа ингээд 100 хэдэн давхарт. Ингээд дээвэр дээр. Тэнгүүтээ энэнгээр ингээд алхааш яагаад байна. Мэн спойлтаагүй шүү дээ. Энэ угаасаа эхлэл дээр гардаг байхгүй юу? Йоо, ингээ алхаашаагаад. Бүр яг ирэмгээр нь алхаа. Бүр ёо, үзэхэд бол үнэн тэртэйсэн тэхөө. Хүл татаад тэг унаад өгчүүл яана. Энийг бол би байж болохоор тавьлаа. Хараас хүн харж. Энэ зүгээр киног ингээд би зургатаа үзэж байгаад ингээ авч байгаа мэдрэмж бол амар эс. Тэгээ энийг кино театрт үзсэн бол аасл. Сайн киног би кино театрт үзчихээ төсөөлсөн чинь сайн сценийг бол үзчихээс. Даа. Нам шиг мэдрэгдэх гинэ. Си. Йоо. Цааж байгаа. Яач юу? Өндөрт гарч байгаагүй юм байна. Гэтэ амирын хувьд бол амирлах. Тий. Яг гоо байсангийн дээвэр дээр яг нөгөө нэг ирмэгтэр ингээд зүг зүгээр юучлаг юм шиг суугааддаг хүмүүсээс л айдаг. Гэтэ нэг суугаад өсчүүл нэг айхаач болох байх л та. Гэтэ суух гэсэн хүл татаад унаад өгчүүл яана. Энийг бол би байж болохоор тавьлаа. Хараас хүн харж байгаа юм шиг мэдрэгдэх гинэ. Си. Йоо. Цааж байгаа. Би нөгөө бичлэг хийхдээ хүнжил дээгүүр ингэ нүмерчдэг байхгүй юу? Цорэлт багсах гээд. Тэгсэн сая гинт хийсэн чинь гинт ард нэг юм мэдрэгдээд. What? Тэ та нар нэг юм өсөө угааж байхдаа нөгөө нүдэн анцсан болохоор ингэ ард нэг юм байгаа юм шиг мэдрэгддэг шүү дээ. Сая яг гинт тэгж мэдрэгдээ. Норон дээр нэг хүн хүрээд байгаа юм шиг санагдана. Гэтэ энэ бол бас эвгүй мэдрэмж юм л та. Та нар ингэ бодоод үстэй. Шүн ингээд юм сургуулийн коридороор заяа. Тоггүй ингээд тас харанхууд уцсныхаа флашлайтыг асаац явж байгаа заяа. Тэгсэн гинт ард нэг юм хараад байгаа юм шиг санагдаад. Тэгэл эргээд арсан чинь юу ч байхгүй заяа. Тэгэл ингэ тайвшраал. Яг энэ үед яах ёстойг мэдгүй та нар. Юу ч болсон аргашаага эргэж хараад юм байхгүй бол хизээч битээ урагшаага ар заяа. Аргашаага арлаа юм байхгүй. Урагшаага арлаа. Классик аим шиг киноны хэсэг. Эргэж харсан бол тэгэл шууд тэр зүгрүүгээ алхаад явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр араас хүн харж байгаа шиг мэдэрдэх бол cursed л та. Cursed. За тэгээд хамгийн сүүлчийн бүр хамгийн Би хамгийн сүүлд нэг сая 7 хоногийн ч юм уу нэг 2-7 хоногийн өмнө нэг хайсан зөө. Тэр мээр үгүйсэн зөө. Мэн ингээд том өрөөнд жаахгүй шүн. Тэ мэн шүний амьдралтай шүү дээ. Хөвчлэн мэдхгүй заримдаа ч юм уу мэдхгүй 50% нь мэн шүний амьдрал. Тэгээ мэн шүн ингээд том өрөөнд сууж ягаад тэнгуүл ингээд манай 2 муур манай ингээд үүтний шкаф руу хараашаа. Тэгснэ ингээд хиро хархинаашаа. Тэр бол юу шээс. Тэгээ ингээд ширтээ шүү. Би ингээд хараад ингээд тэхэнгүүт юм байхгүй. Ханаа нөгөө нь ажлынхаа орнд систем хийж байгаа. Мэн шууд арцууч өгөө таашаад. Хүн болгоны айж бол миний channel дээр subscribe дараагүй байх. Энэ бүр шин TV хийх хэрэгтэй энд бүр хамгийн амарт хэрэг шээ. Манай зочны өрөөнд юмхтэй сүлжээсэн. Дараагүй бол subscribe дараад like-ос дараарай. Юмыг яаж мэдтгүү. Тэр дотны 3 өнрөгөө шеэрлэхгүй бол би хард чинь зогсож байна. Окей видео.